Дараагийн зүйл нь болохоор квадрат функц. За одоо бид ийм загвар. Тэгэхээр y гэдэг бол x-ээс хамаарна шугам бусаар хамаарна. За одоо бид нар болохоор энэ дельта коэффициентуудыг тайлбарлах жоохон төвөгтэй болчих. Тэгэхээр бид нар яг анхаарлыг алдчих. Ойлгохгүй. Юу болж вэ? За одоо тэгэхээр бид нар болохоор бетануудыг тайлбарлахдаа болохоор нэг x хөвсчийг өөрчлөхгүйгээр тогтмол барьж байгаа. Нэг x-ийг нэмэгдүүлвэл y-т гарах нөлөө болохоор бета коэффициентийг гинэ гэж тайлбарлаж ирсэн шүү дээ. За одоо энэ квадрат функцийг болохоор бид нэр x квадратыг тогтмол байлгаж байгаа. X-ийг нэгээр өөрт нэмэгдүүлээ гэж ярьж болохгүй шүү дээ. Тэ? Яагаад гэх юм бол x-ийг нь өөрчилчих юм бол x квадрат чинь бас өөрчлөгдөх ёстой шүү дээ. За тэгэхээр бета 1 бета 2-ыг тайлбар авахаар хамтдаа явах ёстой гэж тарж байгаа байхгүй. За тэгэхээр бид нар одоо жишээлбэл x-ийг одоо энэ квадрат функц гэх юм бол нэг жигээр өөрчлөхөд y-т гарах өөрчлөлт болохоор уламжлал авч чаддаг шүү дээ. Хоёр талаас нь x-ээр уламжлал авъя. За тэгэх юм бол y-т гарах өөрчлөлт гэдэг бол таарах зэрэгээс загварын хувьд болохоор бета 1 хүчин 2 хүчин бета x. За үржих нь болохоор x болж байна. Бас x болохоор өөрчилж байгаа шүү дээ. Бага хэмжээгээр өөрчилж байгаа y гарч байна. Тэрийг бид нар болохоор доошоо буулгаад ирэх юм бол 2 бета 1 махаа гэж 2 бета 2 хүчин. За тэгэхээр x-ийг y-т үзүүлж байгаа нөлөө чинь болохоор x-ийн одоогийн түвшингээс хамаарна байна шүү дээ. X-ийн утгаас нь хамаарна гэсэн үг байна. Одоо бид нэр цалин ажилласан жил ямар нөлөөтэй юм бэ гэдгийг сурч байгаа юм тийм. Шугам гэдгээр чинь олон жил ажиллах тусам цалин маань нэг цагийн өсвөр өндөр болно гэсэн үг болж таарна шүү дээ. Тэр маань болохоор маш хөгшин хүмүүс болохоор маш өндөр цалин авах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бод амьдрал дээр бол тэгдэггүй шүү дээ тийм. Бод амьдрал дээр хүмүүс идэвхтэй гараа хацсангүй баг цалин аваад ажиллаж байгаа. Тийм шугам хэсгийг оруулах байх юм. За жишээлбэл одоо бид нэр x-ийн өмнө бета 1 зэрэг тэгэхээр цалин болохоор олон жил ажиллах тусам үндсэн жоо өсдөг. За бета 1-ийн зэрэг бета 2-ын сөрөг үүсэж байгаа. Ийм өөр хөлж болохоор x нэмтгийг буу. За тэгэх юм бол хизээ ойролтой өгөх вэ гэхээр x чинь y-т үзүүлэх нөлөө хизээ ойролтой өгөх вэ гэхээр бета гэдэг коэффициентийг уаахан 2 хүчин бета гэдэг. Тэгвэл математикийн аюулаас авал энийг ихтэй тэнцвүүлж олж байгаа шүү дээ. Ихтэй тэнцвүүлээ x-ийг олж ийна гэсэн үг байна. Тэр маань бата 1-ийг уаахан 2 хүчин бета. За тэгэхээр та нараас хүний цалин хизээ хамгийн хэдэн жилийн дараа хамгийн өндөр түвшинд өгдөг эсвэл юм болов нийтээр нэг биелүүлж байна. За энэ дээр бид нөгөө wage WF гэсэн use файл дээр бидний 526 тийм ажилчны мэдээлэл байгаа. За тэн дээр тэрийг саяны регрессийг бодсон байна. R квадрат 9% туршлага квадрат гэх юм. За тэгэхээр туршлага нэмхийн хэрээр нэг жилийн туршлага бол 29.8 шиг харагдаж байгаа боловч нэг шугам ус юу та. За тэгээд квадратын өмнө коэффициент өсвөр саяны ярьсан шиг болж таарч байна. За тэгэхээр бета 1-ийг хуваан 2-ыг үржих бета 2 гэхээр абсолют утгаараа хэлэх 24.4 жилийн дараа нэг хэд болохоор хамгийн өндөр цалин авдаг юм шүү дээ. Цагийн үлс нь болохоор 730 байна. За түүнээс хойш болохоор манай төвд 526 дотор ажлын ажиллаж гисэн насны болохоор 18 гэж үзэх юм бол үндсэндээ бол 42 жилийн дараа цагийн үлс буурч идэх гэсэн үг биш байна. Яа.
Саяны юунаас асуух юм байна. Тэгээд бидний дээр регрессийн загвараа яаж тайлбарлаж байгааг харах. Коэффициентуудаа өсшөөдийн өмчээд доорноос хаалт стандарт алдаануудыг өмсөж байгаа. Хэдэн үзэгдэл ашигласан. За тэр мөн R квадратыг заавал шийдэх гэсэн шүү дээ. За дараа нь болохоор энэ өнөөдрийн хичээл дээр ярьсан хамгийн сүүлчийн харилцан үйлчлэл бүхий заавал шугам гэсэн үг тийм интеракшн гэдгийг яриад. За тэгэхээр заримдаа Y-ийн нэг X өвсчээс хамаардаг. Өөр нэг X өвсч утгаас бол хамаараад байдаг. За тэгэхээр одоо бид нэг Y-ийн X2-оос хамаарлах юм болов X2-оос шууд хамаарч за мөн эндээс хамаарч шүү дээ. Борд хэсгээс. Тэгэхээр X-ийг өндөр байх юм болов за бета 3 Y тоог юм болов X2-ийн нөлөө бол улам бүр нэмэгдэж юм гэсэн байна шүү дээ. Тэгээд бидний энэ харилцан үйлчлэлийн замдаг миний. Тэгэхээр байшингийн энэ дээр ярих юм бол Y-ийн үн гэдэг чинь. За энэ болохоор байшингийн талбай хэдэн метр квадратын. За дараа нь болохоор хэдэн унтлагын өрөөтэй. Тэгэхээр зарим байшингууд болохоор маш тийм жижигхэн унтлагын өрөөтэй ийм байшингууд байгаа шүү дээ. Тэгэхээр унтлагын өрөөний тоо бол заавал юунд бол үнд өлөөлнө гэсэн албагүй. За хэрвээ талбай нэмэгдээд дээр нь унтлагын өрөө нэмэгддэг байх юм бол байшингийн үн өндөр өсдөг байлаа гэж бодох юм бол මේ харилцан үйлчлэл гэсэн ийм интеракшн хэсгийг тавьж оруулах нь шүү дээ. Өөр одоо өсч мэдээж болж байна. Угаалгын тоо үүссэн. За тэгэхээр үнд нөлөөлөг унтлагын өрөөний тоо гэдэг нь болохоор уламж авах юм бол тааруулсан загвараас бета 2-тэй нэсэн уламж авчихтай. Нэмэх бета 3 үрчгийг талбай аваад таарч шít. За тэгэхээр бид нар болохоор тэмдгүүдийн юу гэж хэлдэг? Бета 2-ийн эрг тэмдэгтэй байна. Бид одоо эрг тэмдэгтэй тийм. Бета 3 болохоор бас эрг тэмдэгтэй гэж хэлдэг шít. Тэгэхээр бид нар болохоор өндөр метр квадраттай байшингуудын хувьд нэмэгдэл нэг унтлагын өрөө үнд бол илүү нөлөө үзүүлж шít. Жижигхэн байшингуудын хувьд болохоор үнд үзүүлэх нь бол энэ нь бага байх юм бол бага болж таарч. За тэгэхээр одоо бид нэр яг тэр хэдэн хуваар энийг бодчих юм. Унтлагын өрөө хэдэн төгрөгөөр нөлөө үзүүлдэг юм бэ гэдгийг сонирхож байгаа бол одоо заавал энд ямар нэг утга оруулах хэрэгтэй гэж хараад байна шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор дундаж талбайтай байшингуудын хувьд нэмэлт нэг унтлагын өрөө үнд ямар нөлөө үзүүлэхийг гэх мэт. За заавал дундаж байх албагүй хамгийн бага тийм одоо талбайтай байшингуудын хувьд нэмэлт нэг өрөө ямар үр үзүүлдэг ямар ч зүйл бид нэр хөвсгчаад байлгаж болохгүй байна шүү дээ. Ямар нэг тоо. Тэгэхээр тодорхой нэг хөшөндөө X сая систем дундаж X ашигладаг өндрийг жишээлбэл нам хэлийг ашигладаг. За тэгэхээр харилцан үйлчлэлд ордог ийм хоёр өсөлт байх юм бол нэгнийх нь нэгт зүйлх нөлөө нөгөөгөөс салгаж байгаа нөлөө болж байхгүй. Нөгөөх нь тодорхой төвшөндөө нөлөөсөн. За тэгэхээр Y2-ын тэгтээ хэлсэн үе. Y2-ын тэгтээ хэлсэн. Сая загвар. Имэйл тэгтээ хэлсэн байна шүү дээ. Метр квадрат тэгтээ хэлсэн үе. Энэ ч бол ганц бета 2 гарч ирж байна. За тэгэхээр метр квадратын тэг байшингийн хувьд нэмэлт нэг өрөө гэдэг харч байхгүй болно шүү дээ.
үнэхээр харилцан үйлчлэгийг ойлгох юм бол заавал энэ нөгөө өсөж байгаа тодорхой утгаанд нөхцөлдөж гэж яасан. За одоо бид нэг x1-ийн маань утга дундж утга дээр байх үед x2-ийн эрт зүйлх нөлөө сонирч байгаа гэж байна. За бидний анхны загвар болохоор ийм интеракшн төрөлд байх хэрэгтэй юм загвар байна. Тэгэхээр бид сайн ярьснаа бета 2-ыг бодвол бид x1 тэг байх үед эрт зүйлх нөлөө гэж байна. Ихэнх тохиолдолд эзний эвлент амжилт боломжтой. За тэгэхээр бид нар болохоор загвараа ингэж тавь. Тэгэхээр x1-ийг дунджийг нь хасаад x2-ыг дунджийг хасна гэсэн. За одоо тэгэх юм бол ийм регрессийн загвар үлдчих юм бол дельта 2 нь болохоор x1 дунджаа авсан байхад дунджчих дээр байхад 70 м квадрат талбайтай дундж байшин гэдэг авчих юм бол нэмэлт нэг ундлахын өрөөний үнд үзүүлэх нөлөө чинь болохоор одоо дельта 2 болно гэсэн үг байна шүү дээ. За бид нар энийг ингээд задлаад бичиж байна. Энэ сүүлч хэсгээ задлаа. За тэгээд энэ их загварынхаа параметруудад тэнцвүүлчих байна. За тэнцвүүлчих юм бол бид юу вэ? Ийм байна. Дельта 2 маань болохоор анхны дельта 2 дээр энэ өөрчлөсөн загварын болохоор сүүлчийн бета 3 болохоор анхны загварыг адилхан багна шүү дээ. За энэ загвар энийг нь харах юм бол x1-ийн хэмээн x1 чинь дундж утга авсан байх үед x2-ийн нэмэгдэлний утга эрт ямар үзүүлэх вэ? Дельта 2-ыг олъё гэх юм бол бид энэ загвараа үнэлээд x1-ийнхаа дундчийг бас тооцож шаардна шүү дээ. Дундчийг гаргаж аваад тэгээд энэ хэмжээнд олсон шүү дээ. Бета 2 маань анхны загвараас гаргаж авсан тоо, бета 3 маань анхны загвараас гаргаж авсан малтын параметр, за x1-ийнхаа дундчийг байшинхаа метр квадратыг бид u-с дээр анханасаа тооцож байна шүү дээ. Талбайны дундчийг. За тэгэх юм бол бид энэ өөрчлөгдсөн урагсан загварын стандарт албаны болохоор x-ийг дунджаа авсан байх үеийн стандарт албаны. За жишээ хамгийн сүүлчийн шиг. За биднэрт ийм загвар байгаа гэж байна. Эдгээр сонирхож байгаа зүйл болохоор эрц гэдэг зүйл эцсийн шалгалтанд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сонирхож байна. За энэ эрг хөвс чинь болохоор стандартчлагдсан эцсийн шалгалтын дөө. Стандартчлагдсан шалгалтын дөө. Тэгэхээр одоо бид нэр дөнгөө болохоор 0-аас 100 биш, дунджаас доошгоо, дунджаас дээшээ гэдэг стандартчлсан байна шүү дээ. Тэгэхээр дундж нь болохоор 0. Тэгэхээр хас утгатай байх юм бол дунджаас доошоо гэсэн үг, нэмэх утгатай байх юм бол дунджаас дээшээ гэсэн. Стандартчлсан гэдэг нь болохоор дөнгүүдийнхаа бас стандарт алдаад нь бол хуваацсан гэсэн үг. Тэгэхээр вариац нь нэг. За тэгэхээр бид нэр T дөнгө стандартчлсан дөнгө бидний эрсцээс attendance rate гэдэг. За дараа нь болохоор цуглуулсан байгаа дундад GPI, GPA. За дараа нь болохоор бид нэр Yeshi оноо ACT гэдэг Америк дээр байна тийм. За дараа нь болохоор өмнөх GPA шугам бусаар нөлөөлж болно. Гэт квадрат зэрэгшүүлээ олцсон. За Yeshi оноо болохоор бас шугам бусаар нөлөөлж болно гэж байна. За дараа нь болохоор өмнөх GPA эрсцтэй ийм харилцан үйлчлэлтэй нөлөөлж байгаа гэж болчихсон. Та нарын тэмдгүүдийн талаар ямар хүлээлттэй байна? За бета нэг ямар байна? Та нарын эерг үсэргүй эрсцэн дээр байх юм бол оноо эергүй тийм бета нэг бета 2 бета 2 өмнөх GPA өндөр байх юм бол тухайн шалгалтын оноо бас өндөр байна гэж бодож байна тийм. За ACT бета 3 бас эергүй. За
бета 4. Бета 4 сөрөг. За бета 5. Яшин ана квадрац гэдэг шүү дээ. Шогон мосоор олж байна. Эерэг гэх юм бол одоо ийм болох нь шүү дээ. За хэрвээ бета 4, за бета 4 бета 4 тэгтэй тэнцүү байвал бета 4 тэгтэй тэнцүү бол манай дүнд үзүүлэх GPA өмнөх GPA нөлөө юу ах? Тэгэхээр энэ чинь багтмал тоо GPA өсгийн юм шугам байдалтай байх нь шүү дээ. Тэ? За хэрвээ бета 4, бета 2-ын эерэг, за бета 4 сөрөг байх юм бол юу ах? Тодорхой юм болоод ийм болсон. За бета 2 нь болохоор эерэг, бета 4 нь бас эерэг байх юм бол энэ ийм болж тарах нь шүү дээ. Тэ? Тэгэхээр шугам бус байдлаар нөлөөлнө гэж байна. За ийм бидний